Сайн бацгаана уу? Налагчуудтай хайр түгэе. Мэндчилгээ хүргэлтээс та бүхэндээ ээлжид шинэхэн дугаараа төлөвлөж байна. Охинтой хүн очир эрдэнэ ингэртэй зүүсэнтэй адил. Одоогоос 15 жилийн өмнө ижидээ ингэрт минь гэлэлцэх эрдэнэс болж мэндэлж байсан. Эрхэм хайртай охин ануудаа төрсөн өдрийн мэнд хүргэе хэмээн ээжийнхэн зүгээс илгээсэн маш гоё гинтийн бэлгээр өхөөрдөм хөөрхөн охиныг нь баярлуулцгаая. Мэндчилгээ хүргэлт маань энэ цаг мөчид ээлжид шинэхэн дугаараа хөрхэн ануудаагаа үргэлжлүүлж байна. За, юун дөрөв дүүдээ энэ өдрийн мэнд хүргэе. Хичээл сургууль өндөр. Анаа өнөөдөр 11 сарын 13-нд ямар өдөр вэ? Өдөр. Баяраа сайхан нэмэлж гин үү? Хичээлдээ яваад ирсэн үү? Тий. Манай анаа хэдгээр анги юм бэ? 9. Өнөөдөр хэдэн насныхан төрсөн өдөр болж байна? 15. Тэгвэл анаан дүүдээ мэдээж төрсөн өдрийн мэнд хүрэхээр ийм хөрхэн бомборш бариад хүрээд ирсэн байгаа. Яг одоо хоёуланг үзэн суугаа ануугийн найзууд, ах トゥ, эрхэм татны хүмүүсийн нэрийн өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргье. Баярлалаа. За, анаа хоёулаа өөрийгөө бас жоохон тавчхан танилцуул идэх үү. Манай анаа аль сургуулийн хэдийн ангиас сурагч вэ? Би Голомт цэцэлбэр сургуулийн 9-3 ангиас сурагч. За, тэгээд манайх нөгөө налагчуудтай хайр түгэе гэсэн нэг пэйж ажилуулдаг. Чи ер нь манай контентуудыг үзчихсэн. Баян. За тэгвэл чамд бас гинтийн мэлэг ирсэн байна. Энэ хөрхэн бомбор шиг хэн явуулсан юм бол бэлгэний эзнийг хоёлаа нэг таах гээд үзэйдэх үү? Манай хичин боллоо. Хич хоёроос. За тэгвэл хоёлаа ануугийн таамаг мөн үү аль эсвэл өөр хүн үү гэдгийг тодорхой болохын тулд эхлээд анаа маш сайн сонсон шүү заяа. Амгалан залуу насыг минь оосрлож орчлонд мэндэлсэн охин урмын чамдаа төрсөн өдрийн мэнд хүргье. Одоогоос 15 жилийн өмнөх энэ л өдөр орчлонгийн хамгийн үнэт эрднийг ээж нь ингэртээ тэрч маш их баярлаж байсан юм шүү миний охин. Өнөөдрийн энэ л өдөр өрхөө гэрт минь мэндэлсэнд баярлалаа. Ээж нь охиндоо хязгааргүй хайртай бас их итгэдэг шүү. Хүсэл бүхэн нь биелэж хүний орчлонд дандаа гэрэлтэж яваарай. Хайртай охиндоо төрсөн өдрийн мэнд хүргээд ээж нь гэсэн байна. За тэгээд энэ гоё бэлгийг ээжийнхэн зүгээс охиндоо илгээсэн байх шүү. Дүүдээ төрсөн өдрийн мэнд хүргье. Мишэн тормой хөрхөн монголжин. Миний хайртай хэцэг минь. Цайлан цагаан гинхэн сэтгэлтэй. Тэгээд ээжээс мэдчилгээ ирнэ гэж юу ногт бодоогүй байсан уу? Өнөөдөр юу ч хэлийг болохоор юм. Тэгвэл ээж нь анаатай нь хуйлдаад охиндоо маш гоё сюрприз барьсан байгаа. Тэгээд анаад бас их даалгавар өгсөн. Охин үрээ хайрал гэдэг шүлгийг онцгойлон миний охин зориулж заавал уншиж өгөрөө гэсэн учраас одоо анаа дүүдээ зориулж гоё шүлэг уншиж өгье. Сайн сонсороо. Гадаа хэдий хүйтэн байгаа ч гэсэндээ сэтгэлд нь дулаан мэдрэмж төрүүлэх ээжийнх нь өмнөөс хэлж байгаа өгс юм шүү миний дөө анхааралтай хүлээн авнаа. Охин үрээн хайрал омогдож загнах даач хайрал охин үрээн хайрал ойвргон зэмлэгтэйч хайрал нар ханын толгойд буугаад хаяа нэг сэрэгтэн бүү зэмлэрээ насаараа тэр чин өглөө эрт босох хүн шүү дээ төрсөн гэртэл нойр овог үжийн харчиг унтал найз нартайгаан дуулалдаг насаараа тэр чин айлын голомт манаж морин түүрхэн хүлэн шүү дээ охин үрээн хайрал уул усаан нуудаг шиг хясаа сувдаан нуудаг шиг орчлонд гэрэлтүүлэх охин үрээн амжиж хайрлаарай сүрчигнийх нь үнэр сүүн дуусаад хайр болчихдаг сүлжсэн гизгийн шууж боогоод гэргий болчихдаг сүүл дунтаж өглөө эрт босдог ээж болдог сөөсгөр охин чинь харин хүний хүн болчихдаг юм шүү аавын хайранд эрхэлж өссөн охин амьдралын их ухаан суудаг юм гинлээ ээжийн ингэрт эрхэлж өссөн охинд энэ орчлонгийн 9 эрдэм бүхэлдэн бүрддэг юм гинлээ шүү аашных нь түргэн яах вэ аайлд очиод даруухан болчихдаг юм гинлээ айлных нь ярууч
бас ээж болоод уяхан болчихдгийг гинлээ. Амжиж харин та охин үрээ аавын голомтод ээжийн ингэрт байхад нь эрхлүүлж түүнийг хайрлаарай гэсэн гоё шүлгийг эгчин дүүдээ зориулан уншиж өглөө. Ээжийнх нь чин сэтгэлийн мэдчилгээг уламжилж ирсэн. Одоо бас хоёулангийн бичлэгийг ээж нь үзэж байгаа болов охин маань яаж хүлээж авсан бол надаа юу гэж хэлэх бол гэж хүлээж байгаа бах. Яг одоо ээжтэй хэлхийг хүсэв байна. Ээжтэй хайртай шүү. Гомдоожсэн бол уучлаарай. За тэгээд миний дүү төрсөн өдрөө маш гоё тэмдэглээрээ ээж нь охиндоо их итгэдэг гэсэн ээжийнхээ итгэлийг алдахгүйгээр миний дүү хичээл номоо маш сайн хийж зорьсон зориг бүхэндээ заавал хүрээрээ баярын мэндийг дахин хүргье. Амхан ганцхан биенд минь ат чаргалын наран болон манцан амин өрмөн чийжтэй амьдралыг бэлгэлсэн наран билээ. Эрхэн чинэхэн зөрхөндөө ээжигээ багтаан ивэсээ инхи хорхон үрс минь ээжтэй ирсэнд баярлалаа.